За сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг айлтгая. Бүгдээрээ сайхан амарцгааж байна уу. Тэгээ өнөөдөр ч одоо бас амралтын өдрийн тий бэм гараг байгаа. Тэгээ түрүүн лайв хийсэн жоохон техник асуудал гараад эргээд ороод ирлээ гэж байна. За тэгээ бүгдээрээ сайхан амарцгааж байгаа хаа. Тэгээ энэ амралтын өдрөө бас бит хоёрын тий Recycle подкастын намаас хүлээн авч байгаа та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань одоо зочноор манай Recycle компани лидер цолтон за маш бие даасан хүчрхэг лидер байгаа. Саран туяа лидер маань оролцож байна. Тэгээд нэг хоёр санал тавьсан бас орж байна тий. За тэгээд манай сараа лидерүүд бас их юутай байгаа. Ярилцлагууд бас их ариун байгаа гэж бодож байна. За тэгэхээр сараа лидер маань өөрийгөө сайхан одоо энэ лайв үзэж байгаа. За цаашид бас нөхөж үзэх зөндөө олон бас хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүстэй одоо тий өөрийгөө сайхан мэдчлээ танилцуулаад идэхлэе гэж бодож. За өөрөө танилцуулъя. За баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Юу нөгөө нь одоо энэ дугаартаа намайг урьж оруулж байгаа тэр хүндээ баярлалаа. 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 За намайг Смогтой Саран туяа гэдэг. За миний өөрийн мэргэжил бол чанар шилжигч мэргэжилтэй. Би одоо энэ Recycle компаниг бол 2022 оны 6 сард энэ компани шийдвэр гаргаад орчихсон. 9 сараас болоод үйл энэ компанийнхаа үйл ажлыг одоо өөрчлөлт хийж ирсэн. Яагаад гэхээр бас сүлжээний За усгаараа зүгээр бас л нэг хүн болгоно нэг айцтай тийм сүлжээний компани гэхэлэр одоо бас компани орж ирэх юм яг бүтээгдэхүүн ямар байгаа бол хэрэгжилж үзээгүй байгаа хүн болгонд л тулгамдчихсан. Тийм асуудлаас бас би 3 сар амьдчсан алдсан байдгийг. За тэг ямар ч гэсэн алдаа бол тэгээд нөхөд ажиллаж явж байна өнөөдөр хүртэл. За тэгэхээр манай сараа лидер бол өөрийгөө товчхон танилцууллаа. За тэгээд сая таны ярианд гарлаа. За 2022 оны 6 сард орсон гэж. Тэгэхээр одоо энэ хүмүүс ингээ гайхаж байгаа л та. Энэ компани 8 сар 19-нд хэлсэн гэсэн. Тэг яаж болж байгаа сараа лидер маань 5 сар тогтсон болоо асууж байгаа. Энэ талаар жоохон дэлгэрүүлээд тодруулаад яриач. За энэ компани бол Казахстан дамжуулаад үйлээ тэр биш лидер маань 1 сарын 15-нд тэр биш лидер маань нисэж орж ирсэн юм байна лээ. За тэрнээс хойшоо одоо дараа би одоо жишээ 6 сард гэж тийм 6 7 8 сар хүртэл компани нэгдэх хүртэл хүмүүс ажиллаа хийгээ явж ирсэн. Яагаад гэхээр одоо энэ компанид маш итгэжсэн тийм компанийнхаа одоо компанигаа бид нар тодорхой хэмжээгээр судалсан, бараа бүтээгдэхүүнтэй тодорхой хэмжээнд танилцсан. Тэрний үндсэн дээрээс бас энэ компанид итгэсэн, бүтээгдэхүүндээ итгэсэн. Энэ компани болохоор одоо 20 жилийн туршлагатай компани. Бүтээгдэхүүн нь болохоор одоо бидний эрүүл мэнд одоо бидний өдөр тутмын хэрэглээд одоо юм зориулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн байсан. Тэрэн дээрээс нь итгэхэд аль хэдийн монголчууд ч их дайчин хүмүүс шүү дээ. Хамсандаа байдаг тийм. Орж ирэх гэж итгэхэд тэгээд хүмүүс л ажиллаад эхэлсэн байсан. Би миний хувьд бол нэг 3-4 хүн эсвэлчээ тэгээд нөгөө нэг зовныхаа айл байсан. Би ч бас давхар ажил хийдэг байсан шүү дээ. Тэгээд ажил хийдэг байсан. Ажлынхаа хажуугаар хийдэг байсан. Тэгээд ямар ч 8 сарын 19-нд компани албан ёсоор нэгдэхэд бол хүн болгоны өрөөд сэргсэн баг гэж бодож байна. Би хувьдаа бол маш их баярлсан. Маш гоё компаниг хүлээлттэй байжсэн чинь албан ёсоор орж ирээд бараа бүтээгдэхүүний орж ирээд эхнээсээ хэрэгсэн маш таалагдсан. Тэгээд бизнес хий гэж зориод одоо нэг хүртэл хийгээ явж байгаа. Энэ компанигаас сонгож ажилласандаа маш баярлалаа. Тэгээ юуны төрөнд бас өрсөн спонсортой баярлалаа. Нэргүй спонсортой тийм. За спонсор нэргүйтэй баярлалаа. За бүр цаашлаад хэлвэл миний одоо дээдлийн намайг одоо үлгэдэж авсан гэх юм уу? Спонсор маань одоо миний хажууд спонсор манай Platinum Leaders Club-ийн тэргүүн залуу байгаа. Маш хүчрхэг дайчин ийм залуугийн би бас багт орчтой маш их баяртай байдаг. Тэгээд спонсорлаа бас дашин бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Багтаал үг сонсох сайхан байна. За одоо сараа лидер сайн ингээд та ингээд сонгоод ороод ингээд ажиллаж байна гэж тэгэхээр яг одоо Монгол өнөөдөр олон одоо MLM компаниуд үүсэж байна. Нэр нь хэлж ямар тийм. Зөндөө одоо маш олон салбартай ажиллаж байгаа MLM компани өөрөөрөө онцлогтой өөрөөрөө бүтээгдэхүүний үг айстай байгаа. Тэгвэл таны яг хотөрхөн тодорхойгүй байхад яагаад Recycle сонгох болсон юм? Шалтгаан нь өнөөдөр хүртэл хийж байгаа шалтгаан бас юм. За энэ компаниас сонгох шалтгаан би бас юм билсэн шүү дээ.
одоо ер нь нэг сүлжээ гэл тэгэхээр одоо ч гэсэн хүмүүс юу юм гэл гэдэг тийм сүлжээ гэл тэгэхээр за сүлжээ сонирхдаггүй байгаа шүү. Гэдэг шиг би ч бас тийм сүлжээ сонирхдаггүй сүлжээ гэдэг нэрний ард одоо юуг ч мэдэхгүй сүлжээ тийм одоо бид нар чи эргэн тойрог сүлжээний 900 амьдарч шүү дээ юм дээрээ сүлжээ супермаркетаар ороод үйлчлүүлж байна. За энэ бүр цаашлах юм бол баруун бид нар чи өвдөц өвөмэ гэж сайн судлах юм бол бид чи ерөөсөө анх төрсөн цагаас ахуулаад бид нар ерөөс сүлжээний голдролоор явж ирсэн байлээ шүү дээ. За тэрнээс гадна тэгээд би бол тийм л хүн байсан. Бас сүлжээ гэдэг мэрэгчлийн хүмүүс байдаг. Сайн ярьдаг, сайн үнийг хамгаалж чаддаг. За тэгээд параа бүтээгдэхүүн бас рекламд аягүй мундаг рекламд чаддаг. Ер нь ярианы чаддаг. За тэгээд мэрэгчлийн асуудал байдаг гэж бодоо юу ч би сүлжээ бас сонирхдаггүй байсан. Тэгээд тэгж явж байгаад яагаад ч юм уу одоо корона гарлаа шүү дээ. Корона гараад би ч ажил хийдэг байсан. За тэгээд ажил хийхлээр ажлын цалин мөнгө баг юу ч биш боллоо шүү дээ. Тэгэхээр корона гараад өдөр тутмын инфляц үүссэн. Бараа тийм өдөр тутмын хэрэглээ чинь бүр өссөн. Тэр үед л би бодлоо юу хийх вэ гэдэг. Юу хийх вэ? Би яг одоо миний ажиллаж байгаа ажил те цалингаас цалингийн хооронд би тэгэл хүмүүс мэдэн шүү дээ. За давхар юу хийх вэ гэж бодсон. За тэгэнгүүт одоо бас бодож байгаа шүү дээ. За уламж бизнес гэхэлэр одоо тийм ямар ч хэлсэн нэг бараа бүтээгдэхүүнийг ламбар болчихдог гэдэг юм уу тийм. За тэгсэн тохиолдолд тодорхой хэмжээний хөрөнгө их үүсэлттэй байх тийм үү. За тэрийг яг зарж иж дундаас нь мөнгө олж одоо ашиг олно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр за ажиллаа надад тийм ажил тогтмол. Ажлаа хажуугаар би давхар орлоо юу хийх вэ гэж бодож байгаа. Гэтэл сүлжээний бизнес ер нь ямар байд юм бэ? Сонирхъя гэж бодоод би бас компани шүү дээ. Бас хүчрэх компани тийм бараа бүтээгдэхүүн бас 100% эко бас мундаг бүтээгдэхүүнтэй. Тэрэнд би яасан ихчээ багт орчирсан. Тэгээд ороод би тэрэнд бол 8 сар бараа бүтээгдэхүүн хэрэглээд бизнесээр нь явах гэж үзээд бизнесийн судалсан. За сургалтанд маш их хамрагддаг байсан. За тэр 8 сарын үед би юу сурсан бэ гэхээр за сүлжээний бизнес гэдэг юм чинь тийм бас хүнд маш их зүйлийг өгдөг юм байна. Хувь хүн талаас хөгждөг юм байна. Одоо тэр нэмэлт орлого гэдэг юм чинь одоо санхүүгийн их үүсвэр багч байсан. Одоо баг хөл хэрэглэж тэгээд тэр гомдон болох хүн хүсэх юм бол бас юм боломж байгаа юм байна гэдэг юмыг би олж харж байсан. Би олж харж байгаад би 8 сар би Сеперавелс компанид ажиллаж байсан. Бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. За тэгээд би бүтээгдэхүүнд нь болж Сеперавелс компанид орчихсон. За бүтээгдэхүүн бол бас надад бас маш гол таалагддаг. За тэгэж миний хүрээлж өсөхгүй бас нэг юм боллоо шүү дээ. Сеперавелс компани Монголд орж ирсэн 13 жил болсон тийм. Удчихсан тийм. Жаа удсан. За миний эргэн тойрны хүрээлээс бас хөөрхөн ажиллаж болсон. За тэгээд цаашаа бизнесмен жоохон ахиц мунтал байсан. За тэгээд тэр бас хог өнөрч байсан байж олон л доо. Тэгээд ямар ч хэлсэн за компани удсан юм байна. За болоод би ч тэгээд сүлжээ бас иждэх юм байна гэж бодоод шадрахаар. За тэгээд одоо ямар ч хэлсэн бас нэг архитект явах юм байна да гэж бодоод за сүлжээ ер нь болоод гэж бодсон. Тэгээд бодож явж байгаа би энэ Базар сүрэн одоо манай тийм Базар сүрэн гэдэг директорийн сургалт явж байсан. За тэр сургалтыг би онлайнаар сонсоод би өөрөө сонсоод тэгээд би Базар сүрэнтэй холбогдоод нэрхүүл энэ манад сонголт тавьчихсан. За тэгээд би энэ компанид орж ирсэн. Орж ирэхдээ би юу харсан бэ гэхээр одоо нөгөө өмнө бас нэг зах цохоос зарим сүлжээний бизнес гэдэг чинь нөгөө давуу тал харна шүү дээ. За тэрнээс манай Ирсак бол юугаар давуу байсан бэ гэхээр маш гоё. Би нэг сүлжээ хийхгүй гэж бодож байсан юм чинь манай Ирсакийнхаа бас маркетинг сонсоод би бас ангаасан шүү дээ. Өө ямар гоё юм те юу гэхээр одоо хаач гэл одоо нөгөө 2 сарын үр дүн нэмж бодож өгдөггүй жишээ нь би одоо тухайн сард энэ сард би өөрийнхөө хэмжээнд би тодорхой нэг
хувьд хүрээд тийм. За тэр хувийнхаа цалин авчаад байхад дараа сард дахиад тэр хувийн маань нийлүүлээд бас ингээд тодорхой бас нэг хувийн төгрөгнээ гэдэг чинь маш гоё байхгүй. Тэр нь юу вэ гэхээр 2 сарын одоо оноо нийлж бодогддог. За тэгээд тодорхой нэг цолон эхнийхээ цолонд хүрэхээр цол өнгөрөхгүй. Хамгаалахгүй. Тэгэхээр би нэг цолонд хүрчээ тэрийг хамгаалах гэж би болно. Хамгаалах тахтаа. Байдаг гэсэн тийм. Болдог. Нөгөөдгөр юу гэхээр бас нэг гоё юм болохоор за нэг бас баахан бараач хэрэг явал тий амтын санал болол ингэ явдаг манай тэр бараа зартгүй 2 сарын оноо нийт бодогддог цол нь ундаггүй за тэгээд үйлдвэрийнхээ өмнөөс бараа бүтээгдэхүүнийг 20% ихний ээлжид хямдралтай авах чинь орж байгаа. За тэгээд дээр нь за энэ манай бараа бүтээгдэхүүн хэрэглээ та ингээд сонглоо гэсэн тохиолдолд дээр нэмээд биднэрт бүр өшөө 5 бэлэг тий 3-аас 5 бэлэг тогтмол бол 3 бэлэг дээр нь 5 бэлэг өгдөг. Тэгээ нөгөө нэг 180 90 мянган төгрөгийн захиалга хийгээд 300 мянган төгрөгийн бэлэг авч гарч байна. Тэгээ үгүй юм чи бас үгүй ямар гоё юм бэ гэдэг бид нар маркетингээс сонсоод тэгээд би ер нь сонсчод би 2 хоногийн дараа би шууд нэргүүл хэвлэлөө залгаа за намайг бүртгэж би хийнэ гэж орчихсон. Шууд өөрөө шийдвэр. Би өөрөө шийдвэр гаргав. Тэгэхээр одоо манай сарал гэдэг маань яриад тавхан хамларч байгаа. Ер нь бол өмнө нь эмилийн бизнест бол нэг хийж байгаа. Гэхдээ сүжиггүй байж байгаа эрсэг одоо эргэлт боцолтгоор эмилийн буюу сүжигний бизнест орж ирсэн эмэгтэй байна. За тэгээд сая ярьлаа та бол тухайн үед бол яг таныг одоо 2022 оны 6 сар гэж бодох юм бол тийм бүтээгдэхүүн бол Монгол орж ирчихсэн. Бид нар зөвхөн ихтгэлцлийн тэгээд спонсортой итгэх гэдэг үндсэн дээр л одоо бэлсэж яваад бусдыг оруулж ирсэн тийм. Тэгэхээр энэ үед одоо ингээд сонгоод ирсээр ихтэй ингээд орж ажилласан бол бас мундаг байна. Тэгээд бид нар дунд нь бол бид жоохон хугацаа авсан байгаа. Компани үл эзэнсэн зүйл байгаа. Гэтэ энэ ч бас алдаачч болно, оноочч болох талтай ойлголтой. За тэгээд Эмили одоо таны хамгийн анхны цагийн сонгох шалтгааныг би бодох. Одоо сая таны ярианаас ажиглахад бол маркетингийн танд хамгийн их таалагдсан. Өмнө ажиллажсэн компанитай харьцуулж үзье. Бараа нь гэсэн шүү. Авсан дараа тийм. За барааг нь ярьж байна. Тэр өмнө бол ажиллажсэн компанид бол ер нь ихээ сонсвол маркетинг харьцуулж үзье. Нээр амархан санагдсан байна тийм. За бараан дээр жишээл яа бас юу таалагддаг тийм. Ямар бүтээгдэхүүн жишээ. Тэгээд нөгөө компани орчсон дараа бид нар чи анхны барааг авлаа шүү дээ. 6 сар захиалсан бараагаа 3 сар хүлээгээд 9 сар 8 сар сүүлээр. За тийм авч хэлсэн. За бодлооч. 8 би эхнийхээ бараа нэр 7 сар Казахстанаас авчихсан. За тэгээд бараагаа авч хэрэглээ. Надаа аюу гой таалагдсан. Юу таалагдсан бэл 100% эко байсан. Одоо нөгөө нэг яг нь бусад бараа бүтээгдэхүүн муулахаас илүүтэй бид нар чинь өнөөдрийн хүртэл химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж эхэлж байгаа. За тэр химийнхаа орц найдвар ямар одоо цаг хугацаанд хизээ өгдөглээд хизээ одоо хугацаанд дуусна бид нар тэрийг болон бас хардаггүй. За тэгээд сүүлийн үеийн одоо энэ одоо Монгол хорт хавдар 22 оны 11 сард Монгол тэргүүлээ шүү дээ. Орчуулгаараас хөгжиж хүртэл. Тэгэхээр бид тэр хорт хавдрыг чинь бас их үүсвэр одоо юу одоо бидний хамгийн том эрхтэй маань арьсаар дамжсан бүтээгдэхүүндээ бид нар анхаарал өрөө тавьдаггүй байх тэр талын юм мэддэг ч үгүй мэдлэгч байхгүй байсан юм байна гэж шүү. Би юун дээр мэдсэн гэхээр бараа бүтээгдэхүүн авсныхаа дараа хүүхд дээрээ л мэдчихсэн. Манай хүүхд бол арьс нь юм уран аймаг барцгал юм ширүүг гэх юм байгаад хэцээр ингээд харшлын юм гардаг. Би тэгээд тэрийг нэг харшлын юм би өөрөө харшлаа гэсэн болохоор харшлын юмрт орж үзүүлэх гэж боддог байсан. Тэгээд ажилтаа болохоор тэрийг бас заавддаг ч юм явдаг. Юу тэгээд би миний нэг юм дээр бэлгэнд маань орсон юм шар харшлын дүүш гэх. Тэгээд би ерөөсөө гэрийнхаа нэг бокийг солиод эко болгоод за бокоос соличоод тэр харшлынхаа дүүш гэх хүүхдээ нэг 2 угаасан баг. За тэгсэн чинь манай хүүхдээ тэр би энэ яхандаа нэг гоё өмнөх байсныг мэдэн шүү дээ. Амар шиг ширүү юм барцаар одоо юу ч гэх юм уу хашил өгдөг байсан байгаа байхгүй. Угаасгахаа нундгаас одоо биенийхээ дүүш гэлээс хашил өгдөг. За магадгүй дотор идэж уужсэн юмнаас хашилдаг ч байсан ч байж болно. За тэгэхээр бид нар ууж идэж байгаа юмдаа бид нар анхаарал тавиад идэх юм бэ. Гадна талын арьсаар мөн дамжиж байгаа юмдаа бид нар анхаарал тавих нь байтугай мэддэг ч мэдлэг ч юм байсан л ярих гэдэгхгүй. Тэгээд би гол нь манай хүүхдүүд дээр
харшил одоо тийм байхгүй. Би энэ аймаг зөөлөх одоо тэр харшилын чанартай байсан байна. Одоо нэг бокос хэлсэн, угаалгын бүүш гэлээс хэлсэн хоёр угаагаал одоо би энэ аймаг тэр харшилын чанарын марцаад биш шаныг зөөлөх байл. Тэгэхээр би зүгээр бодож байгаа байхгүй зүгээр ганцхан юмнаас л бодож байна. За ер нь бид нар арьсаар дамжиж байгаа бүтээгдэхүүнтэй бас өнөөдөр бас анхаарал тавих цаг болсон юм байна. Энэ хүүхдийг одоо жишээ нь би эко хэрэглээ, эко өдөр тутмын хэрэглээг эко болгоогүй байсан бол яах вэ? Тэгээд дотор талаас нь харшлын юм бол гадна талаасаа тосгосоо төрөхөд явах л байсан байх л да. Тэгэхээр бид нэр өнөөдөр одоо гаднаасаа хэрэглэж байгаа юмудаа бас ёстой цэг тавих болсон юм байна. Эко хэрэглээгээ бас бий болох болсон юм байна. Манай шампан бач бас гоё шүү дээ. Олон жил өсөргөө хүмүүст өсөргүүлж байна. За манай хоёр хүүхэд чинь бас ээжтэй танаа Эрсака шампан чинь байсгээл өсч оруулахад хүмүүсээ урд ороод ирээд байгаа. Их мэдчлэгээр бидрээ тэр нөгөө сайн байна. Одоо эко хэрэглээ маань бас маш өөр өгөөжтэй байгаа гэж би бол маш их таалагдсан. За тийм байна. За тэгэхээр манай сард хоёул эдэрт маань бол одоо бүтээгдэхүүний хэрэглээний үр дүн маш гайхалтай санагдаж байна. Манай Эрсакч маш гоё тий сая арьсаар дамжаад эрүүлжүүлэх бүтээгдэхүүнүүд нь үнэхээр happy. Дээрээс нь одоо хамгийн анх бол мэдээж маркетинг. Тэгэхээр ер нь бол ер нь ингэдэг шүү дээ. MLM бизнестэй ажиллах бол нэгдүгээр спонсортой итгэл байдаг. Хоёрдугаар бүтээгдэхүүн компанид итгэл байдаг. Тэгэхээр энэ бол тав бүрэн төгс эзэмшжээ. Бид бүрэн итгэдэг байх нэ гэж. За тэгвэл одоо хоёлаа эргээд бодъё. Сард хоёул дээр 2020 одоо 2 оны 6 сар энэ компаниг одоо боломжийн сонсоод таалагдаад орсон байна. Тэгвэл үүнээс хойш таач одоо баг бүрдүүлнэ гэж ажилласан байна. Тэгэхээр одоо ингээд лайв үзэж байгаа одоо ингээд хүмүүс байна л да. Тэгэхээр энэ хүмүүс зарим нь бол амжилтанд хүрсэн юмсоо, зарим нь одоо яг лидер болох шатндаа явж байгаа. За зарим нь одоо яг хэрэгэлцээд одоо орох уу байх уу тий. За магадгүй орчоод лидер болчоод одоо бас цааш яаж ажиллах вэ? Арга болохгүй байгаа. Нөгөө лидер болохгүй талуун зэрэгтэй явж байгаа юм сандаад хэлээ. Баг бүрдүүлэх нь амархан байна уу? Яаж баг бүрдүүлж ажиллаваа? Тий одоо өнөөдөр бол тавс мэдээдэг том спонсор болсон явж байна. Чи өөрийнхөө багаас 3 лидер гаргачихсан явж байна. Одоо баг нь маш сайхан өсөж байгаа гэдэг харж байгаа. Тэгэхээр ер нь анх ингээд шинэ орж байгаа хүмүүс толгойд ирсэн яг ихэд өөрөө шийдвэр гаргаад ордог. Гэтэл яаж дараа нь багаа өсөхгүй. Гол нь сүлжээний бизнес баг хөдөлгөж чухал гэдэг бизнес зөвлөх юм. Тэгэхээр ер нь энэ дээр яаж асуудлуудаа шийдэж яаж баг хөдөлж толгойчдээс асуудлууд байвал тэрийг яаж давж гарч надад ч гэсэн бас тийм байсан шүү дээ. Би компанитай ихэл маркетинг маань гоё санагдал шийдвэр гаргаад за би ямар ч юм хийнэ гэж ажиллана чадна гэж хийжсэн. Тэгэл дөнгөж эхлээл явж байхад бас бэрхшээл гарч штэ яаж гэхээр тийм хүн олдохгүй юм байна. Хит хэдэг хүн санал тавина тийм. За ийм засаж сүлжээ гэх тийм. За тэгээд ихэнх үедээ яах вэ би өөрөө бас мэдлэг дутуу байна штэ яа. Тухайн бизнесийг хүн хийж хүсээ бэлгээр зорих юм бол тодорхой хэмжээгээр суралцах хэрэгтэй юм байлээ. Суралцнаа гэдэг чинь тийм зарим нь миний найз одоо ингээд баг энэ хамтрагч болсон тийм одоо ингээд суралцаараа бас суралцах хэрэгтэй шүү гэхэлэр юм сурна гэжтэй эцээ гэж зарим нэг бас байж та тэр маань одоо тэгээд ширээний ард очиж суулгах гэж байгаа юм биш шүү дээ. Бид нар энэ бизнесийг хийх гэж байгаа. За энэ бүтээгдэхүүн юунд ашиг тууштай юм тийм энийг яаж хэрэглэх юм бэ? Энэ компани чинь давуу тал нь юу байна? Хэдэн жилийн одоо туршлагатай компани тийм. За энэ компани үн зүйл нь юу юм? Одоо тэг хэдэн улс оронд энэ одоо Европын 25 6 улс оронд үйл ажиллагаа явагдав. Одоо дэлгэрсэн тий одоо манай Монголд ч орж ирээд одоо жил жолоогоо 7 сар болж штэ. Ийм шинэхэн компани би бол бас миний бас ганц харсан. Нөгөө таалагдсан миний хажуугаар бас шинэхэн компани тий. Бас шинэхэн компани хүчээ үзээ. Бүх одоо компанида бол угаасаа итгэсэн тий. Ийм бүтээгдэхүүн болохоор байгалийн 100% эко бүтээгдэхүүн үнэхээр эко бүтээгдэхүүн үнэхээр байдаг юм бэ. Тийм учраас одоо бид нар яах ёстой бэ? Ганцхан юм биднээс шалтгаалж ёстой тийм. Одоо альтер хийсэн шүү дээ. Компани орж ирээд хүмүүс ажиллажсэн. Тэр яаж ажилласан гэхээр барааж байхгүй компани орж ирээгүй юм дээр хүмүүс цолоо хийгээд ажиллаж байдаг чинь маш манай монголчууд маш супер байгаа. Байж юм байна. Тэгэхээр энэ компани цаадах нөгөө тэгүр бол өөрсдөө маш дайчилдаг юм дайчин улсууд байдаг. Тэгэхээр одоо үнэхээр бас тулгамдж байгаа юм ба юу гэхээр өөрөө тодорхой хэмжээгээр суралцах хэрэгтэй.
Суралцах хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг мэдэж ав компанийнхаа үнд зүйлүүдийг за маркетинг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгжээж бусдаа санал болгоно. Тэгээ нэг ихний одоо магадгүй 3 4 5 хүн татгалзсан. Аргагүй шүү дээ. Монголд ч нэг сүлжээний урсгал зөндөө байна. Тэгэхээр хар бараа төгтөө тий. Янз янзын тухайн сүлжээнд ороод гарсан хүмүүс ч бас янз янзын ярьдаг шүү дээ. Өө сүлжээ дэмий тий. Сүлжээ ясамн дээр бас өнөөдөр орчоод би юу хийсэн бэлээ тий. Би суралцсан билүү? Энэ компанийн маркетингийн тий бүтээгдэхүүнийг гартаа оруулж чадсан билүү? Би энэний төлөө ямар алхам хийжсэн гэдгээ хүн гэдэг юм чинь бас өөртөө тусаж боддгоо байна. Тэр сүлжээ дэмий тий. Ясам дээр хүн яг за тэр тусмаа манайх бол шинэхэн компани байна. За бараа бүтээгдэхүүн компани бол найдвартай итгэж болно. Бараа бүтээгдэхүүнтэй одоо 100% эко гэдэгт битгий эргэлзээрээ тэгэхээр одоо ганцхан таны шалтгааллах юм бол тодорхой хэмжээний суралцах хэрэгтэй. Одоо миний би альчмал хэлдэг шээ. Ширээний ард очоод ном одоо эргүүлэх биш те. Компанийнхаа тухай судлаарай. Бараа бүтээгдэхүүнтэйгээ танилцаарай. Хүмүүст асуусан асуултанд хариулах чадамжтай байж энэ бизнесийг цаашаа хийнэ. Тэгэхээр хүн өөрөө зориод ажиллаж чадсан хүн ямар нэгэн боломж нээлттэй байдаг юм бэ. Эхлээд олох би бодож байсан. Хүн яаж болно? Хүн олдохгүй байх гэж бодож байсан. Хүн чинь зориод хийгээд эхлэхээрээ арга зам бэрхшээл ард үлддэг юм бэ. Тодорхой хэмжээний бас зорьсон одоо ямар ч ихнийхээ цолыг хийгээд бас хоёр гаргалгаа гэдэг юм бол хүнд байдаг. Тэрэнд бол бити шантраараа тэгээд бас нэг юм хэлэхэд бараагүй компанигүй үед хүмүүс ажиллаад бас тодорхой хэмжээний амжилттай бүтээж байгаа. Одоо бол хийж байгаа хүмүүс ямар саад бэрхшээл байхгүй. Тийм шүү дээ. Яа гэвэл бүх юм бэлэн бараа склад өрн бараа байна. Компани маань албан ёсоор Монгол зүүн ороод ирлээ. Цалин болов ерөөсөө шилэн данс гэсэн үг шүү дээ. Одоо баг бүрэлдэхүүн чи яаж ажиллаж тэр хэмжээгээр цалин бол ингээд харагдаад те бид тэр нүдэнд үзэгдээд ингээд байж байдаг. За тэгээ шинэхэн ийм компани орж ирээд Монголд орж ирээд жилч болоогүй ийм компани байна. Бараа бүтээгдэхүүний юу гэхэлэр ерөөсөө бидний өдөр тутмын хэрэглээ байна. Бид нар өнөөдөр одоо хүмүүс мөнгөгүй очлоо, тийм болчлоо, санхүү тиймэрхүү байна гэж. Өнөөдөр тийм байлаа гэдэг өнөөдөр шампан байна. Хувцас авахгүй явахгүй, хувцсных нь богоно байна. За тэгээд өнөөдөр эмэгтэйчүүдийн бидний чи хэрэглээ бас их байна шүү дээ. Нүүраа тий нүүр юмдээ юулаа тосноосоо ахуулаа. За тэгээд үрчлээний эсрэг одоо юу хэрэглэх үү тий зохиндоо юу хэрэглэх үү тэр болгоомж нь одоо бидний ингээд супер бэлэг байдаг. Тэр бэлгэнд маань баг ингээд гэрийнхаа хэрэглээг авахар хажууд нь дагалдаа нэмэлтээр ингээд нөгөө бидний нүүрний тий тоос моос одоо юмнууд гэрээ чи хэрэглээний юмнууд шампунууд ч дагалдаад ингээд бэлгэнд ороод ирчихдэг. Ийм гайхалтай компани байна. Тэгэхээр би ерөөсөө сүлжээ гэж бодохгүйгээр ямар боломж байна тэр боломжийг олж хараасаа л гэж боддоо шүү дээ. Зөв компани болоод тэгээд зөв бүтээгдэхүүн одоо бүтээгдэхүүн зөв компани зөв бас албан ёсны тухайн хүмүүст зарих юм бол бас амжилттай маш том боломж байна. Ирсэн компани байна л гэж хэлмээрээ. За баярлалаа. Сайхан манай сарал өдөр маань ярьж түрүүчэн нөлөөлөх үү яаж ярих вэ гэсэн зүгээр бас асуудал авах бас. Тэгээд ямар юм гарц байдаг. Тий. За тэгээд манай сарал өдөр маань ерөөс ингээд маш гоё дэлгэрүүлээ таад маань ярьж байна. Тэгээд та бүхэн асуух асуулт байвал комментээр бас бичээрэй манай лидерээс. Даас болоод лидерээс маань асуух асуултууд байвал. За тэгээд сарал өдөр маань ингээд хэлсэнд ингээд орлоо ийм зүйлүүдийг сонгож ийм таалагдчихжээ. За тэгвэл Ирса компани одоо лидер цогцолтын хэдэн сар болж яаж болж тэр түгээ байлаа гэдэг цогсон дуртай гэж бодож байна. За тэгээд компани орж ирээд 8 сар 19 компани маань албан ёсоор орж ирээд бид чинь буу баяр болж байгаа бичгээсэн дээ. Бүү өстой нөгөө өсөн үлээс компани маань ороод ирлээ. За одоо тэгээд компани орж ирээд бараа бүтээгдэхүүн ороод ирсэн байхад одоо хэнээс шалтгаалах уу те? Хүмүүнээс шалтгаалах. За одоо ажилтдаг хэрэггээл тэгээд ажил гэж ажилтдаг ажиллагаа 9 сард нэг жоохон баг үлдсэн юм а. За тэгээд 10 сар 11 сар 2-ын одоо нийлбэрээр 11 сард лидер цолонд хүрчээлээ. Сая түрүүний цалиндаа хүрч байлаа. За одоо бидний ажиллаж байгаа Монголын цалин бол мэдэн шүү дээ тий. Сая түрүү гэдэг чинь одоо тэгээд ерөнхийдөө бол
дундаж цалин тэгтэл ер нь бас сая зүрхний цалинч хүрцэхгүй шүү дээ. За тэгээд цалингийн хажуугаар бас нэмэлт орлоготой болоод бас аюу баярлсан. Тэгэхээр манай компанид ч нөгөө 2 сарынхаа нийлбэрээр лидер цолондоо хүрчдэг 2 сарынхаа нийлбэрээр ажлынхаа үйлдвэрийг гаргадаг гэдгээр маш давуу талтай гайхалтай байна. За тэгэхээр одоо 11 сард лидер цолтон болж ирж байна. За ингээд баг команд ингээд бүрдүүлээд ингээд ажиллаж явсан. За ер нь баг ингээд одоо бас ингээд та өөрөө одоо ингээд хэлсэд ороод лидер болчихлоо. За лидер болоод тэр багаа базж эхэлж байгаа. За ингээд баг бацаад ер нь багаа бүрдүүлээд багаа чиглүүлж ажиллах гэж хүндрэл гарч ив. За дээрс нь одоо сая дөнгөж одоо ойлоо чи 4 сард шүү дээ. Одоо 3 лидер ташаар байгаа гэж багаас маш том баг одоо хүчрэх баг лидер төрж эхэлж байна л да багаас чинь. Тэгэхээр энэ өсөлтөнд хүрэхэд бас нэлээд бэрхшээл байна. За нэлээд цаг хугацаа зарцуулсан баг. Тэгэхээр энэс эргээд ярил. Тэгээ одоо энэ эргээ харахад ямар байна? Тэ? За тэгээ ер нь альва бизнестэй баг хамаат гэж маш чухал байдаг шүү дээ. Спонсор баг. Спонсор маш чухал, баг хамаат чухал. Би тэгэл нэг мундагдаал өөрийнхөө хүч чадлаар лидер болов тийм. Энэ чинь яагаад гэхээр бас маш хамгийн гоё одоо нэг баг хамаат. Ганцаархнаа би тэгэл сая түрүүний цалинд одоо багтаал манайх чинь сая шүү дээ. Одоо тэгээд лидер болсон тохиолдолд багтаал 7-800 сая төгрөгтэй дээшлээд болов лидер цолон дээр бол хэдэн саяг бас авах боломжтой шүү дээ. Баг хамаатаас шүү дээ. Тэгэхээр одоо энэ багийн ажиллагаа гэдэг чинь маш гоё. Ганцхан хүн цалин төгрөг байдаггүй. Багаараа өрөнтэй одоо нэг багт маань ажиллаж байгаа мундаг лидерүүд ч гэсэн тодорхой хэмжээний цалин төгрөг. Тэгэхээр энэ маш мундаг багийнхаа одоо мундаг лидерүүдтэй спонсоруудтай бас маш их баярлалаа гэж хэлье. Энэ чинь ганц хүний оролцоо байдаггүй. Одоо ганц өрх биш олон өрх айлын орлого нэмэгдчихдээ бас маш давуу талтай. Тэгэхээр багийнхаа мундаг маш хүчрхэг бас мундаг лидер байгаа манай тийш маш их дайчин юм лидерүүд байгаа. Тэднэртэй бас маш их баярлалаа. Та нар маань одоо та нартай бас Исаакийн бас ориглыг бас хүсье гэж бодож байна. За тэгээд лидерүүд гарлаа. Тэгээд баг удирдахад ямар өөрөө одоо лидер болчиход багаа чиглүүлээ явсан шүү дээ та. Тэгэхээр энэ үед хүндрэл байв уу? За тэгээд лидерүүд гарсан сэтгэл ямар вэ? Өөрөө лидер болчиход 3 ташаар лидер байгаа. Мэдээж гоё шүү дээ. Багасаа лидер төрүүлнэ чинь маш гоё нөгөө цалин буугаад ирэнгүүт нөгөө лидерүүдийнхаа цалин харахаар баярлалаа хайр мэдээ нөө. Баярлалаа шүү дээ. Би ганцаарх нь авах биш те. Баг командаараа нэг бүгдээр тодорхой хэмжээний цалинд хүрч байгаа болохоор надад аюул гоё. Зөв. Тэр юм байна те. Одоо 3 лидер ташаа гаргаж байгаа шүү дээ. Хүмүүс чинь ингээд лидер одоо өөр лидер болчиход дараагийн шат руу явахдаа жоох удаадаг. Тэгээ манай сард лидерүүд бас маш эрчтэй явж байгааг би хараад байна. Одоо чинь ташаараа ингээд 3 лидер гарч байна. Одоо 2 сар дахиад 2 лидер гарах гэдэг. За баг 3 лидер шахах авахгүй таны багт чинь. Миний тооцоо. Тэгэхээр одоо энэс ч илүүж магадгүй тийм. Тэгэхээр энэ одоо сая таны яриас гарч байна. Маш ингээд өөрөө ганцаараа аваад байх юм ш. Одоо өөрийнхөө багаас авч байгаа тэр лидерүүдийн цалин харахаар хайрч байгаа. Тийм. Тэр лидер болоогүй ч гэсэн өөртөө тохирох хэмжээний одоо 25 мянгаас гуулаад тэгээд 40 50 80 100 200 300 мянга ч авч байгаа бас гэх юм байна шүү дээ. Тийм ч бас эдрийг бол харахаар бас ингээд үнэхээр аз жаргалтай байна. Тэгээд ер нь эндээс ийм ямар кайф авч байна мэдрэмж. Энэ бол маш кайф авдаг шүү дээ. Нөгөө бид ятруу хийсэн тийм. Өөр нэг бизнес хийх юм бол нэг л хүний тийм одоо гоё юм байдаг шүү дээ. Хүний мөрөөдлийн төлөө 5 жил. Тийм. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө 5 жилийн за одоо зориулах уу? Бусдын мөрөөдлийн төлөө 50 жил. Тэр яг тэр шиг ингээд бас сүлжээний бизнест ажиллахад давуу тал бас байна. Баг хамаандаа нэг амжилтанд хүрч байгааг чи харахаар маш гоё. Нөгөө одоо өөрөө цалин авахаасаа илүү багийнхаа хүмүүсийнхаа цалингийн баг хамаандыг харахаар тэрнээс одоо нэг төр кайф авдаг. За тэгээд хүн тодорхой одоо хэмжээнд одоо нэг баг хамаанд удирдсан за тэднэртэйгээ ингээд өсгөн гэдэг бас хамааргүй. Одоо тэр одоо би өөрөө лидер болчоод одоо багийнхаа хүмүүсээ бүгдийг одоо амжилтанд хүргэн тэр хүмүүсийн амжилтыг одоо амжилтанд хүргэж тэр хүмүүсийнхээ олон айлын орлогыг өсгөн гэдэг бол
бас чамгүй одоо бас хөдөлмөр байдаг. Тэр бас амжилт жоо. За тийм бай. За тэгээ одоо энэс бас ингэж санаа лидерээс нэмээд асуухад маш ингэж гоё багууд бүрдээд ажиллаж байна. За одоо тэгээд юу гэдэг ингэ нөгөө 2023 оны төлөвлөгөө юу байна? Тэ ер нь 23 онд юуг зорж хүсэж байна? Тэр талаас одоо нууц шууд тийм онцгой. За одоо дараагийн цол чинь тодорхой хүрл лидер. Тэгээ одоо хүрл лидер болсон төлөөлөл явж байгаа. Хүрл лидер бол эхнийхээ игнэд бол 5 лидертэй байх хэвээр. 5 лидерээ төрүүлээд одоо хүрл лидерээ төлөө явна. За тэгээ хүрл лидер би бол анх орж байхдаа за лидер л болчих. Цалингийн хайж байгаа нэг сая төгрөгийн нэмэлт орлоготой сая төгрөгтэй болсон багт сая төгрөгийн нэмэлт орлоготой болсон болондоо гэж бодсон. Давардгийн гэдэг. Тэгэл ямар ч лидер болсон. Одоо хүрл лидерийн төлөө зүтгэж байгаа. Хүрл болсныхаа дараа тэгэл директорлоо зүтгэх. Директор бол маш гоё. Хэрэг директор болох юм бол одоо бүх баг командаас одоо 6 хүнтэй тавьчихсан. Хамаалагч юм байна. Одоо хэдвэр чиглэл байсан сүүлийн орж байгаа хүмүүс байсан бүх багаасаа 6% татаа явчихдаг. Санхүүгийн эрх чөлөө гэдэг чинь одоо директор дээр харагддаг баг. Тэгвэл ганцхан директор биш те. Одоо лидерийн салон дээр ч гэсэн 5 сая авч байгаа байх шүү дээ. 7 сая авчихсан. 7 сая авч байгаа. Тэгэхээр бидний чинь хамгийн анхны цол лидер цол шүү дээ. Лидер цолон дээр 7 сая хүртэх цалин авч байна. Тэгээ хүрл лидер дээр бол 10 сая тий 7-оос 10 сая 14 сая гэдэг ингээд орлого олох хүн бас хэн хийж чадна, хэн хөдөлмөрлөж чадна тэр хүний одоо баг команд ч өсч өдөр цалинч бас өсч өдөр тэгэхээр маш гоё. Зөв. За тэгэхээр директор болох болтгой гэж өгөөд. Ясагийн бүтээгдэхүүн дотроос бас ингэ асуулт үүсэж байна. Манайхаа асуулт байвал бас доор комментээр асууж болно. За тэгээд Ясагийн бүтээгдэхүүнээс нь хамгийн их таны үнэн чиглэлтэй бүтээгдэхүүн юу байна? Хамгийн их таалагддаг бүтээгдэхүүн нь юу вэ? Хүн болгонд одоо ингэ хэлхийг дуулах хүсдэг тэр бүтээгдэхүүн байна уу? Юу вэ? За байна гэдэг бүтээгдэхүүн юу байна? За ярьж яа. Нэг литрийн савлгаатай тийм. Одоо нөгөө манай самрын модны үр жимс гэдэг чинь одоо 14 төрлийн бактери устгагчтай тийм үр жимс гэдэг чинь 99% ороод орчихсон. Бааны гэдэг бүтээгдэхүүн байна. Би тэр бүтээгдэхүүнтэй хайртай өдөр тутамдаа хэрэглэдэг. Юунд хэрэглэх вэ? Юм болгонд хэрэглэдэг. Гэрээ цэвэрлэгээ хэрэглэдэг. За юм угаахтаач хүртэл тагаар нэг хийждэг. Нөгөө гадуур хувцсан чи бактери вирусыг авчихсан. За тэгээ найруулчаад гэр оронд овоо цацсан. За тэгээ нөгөө шивэртэй хүмүүстэй хүн байх хөл гараа угаана. За тэгээд ирчүүдтэй хамт өдөртэй шүү дээ. Тэгээд хөл гараа шивэртэй хүмүүстэй хүн байвал манай байнаас нэг тагийг хийгээд хөл гараа арч угаана. За тэгээд одоо цагаан мах те одоо шамдрам гэдэг тэр мэрэгс маань ч манай байны бол бас үйлчлэгээ сайтай юм бүтээгдэхүүн байгаа. Байнаа бол маш гоё. За тэгээд ер нь бол би тэгээд 50-50-таа нийлүүлэл нүүрээ бас цэвэрчтэй шүү дээ. Бидний нүүр гэдэг чинь өдөржингөө гадуур явж байгаа бас л бактери вирус байгаа тийм 7 хоногт нэг удаа юм уу 3 хоноод за цэвэрлэх удаа би бол үн цэвэрлэгээ байнаагаар бол хийчдэг байгаа. Тэгэхээр байнаа гэдэг манай нэг литрээс халуутай бүтээгдэхүүн бол маш супер бүтээгдэхүүн байна. Найл болгонд байх одоо зарим байхад тийм байх хэмжээний бүтээгдэхүүн байна. За тэрнээс гадна би нэг улаан тас байна тийм. Супер улаан тас маань байна. Токсик орлого тийм. За тэр маань маш гоё тас байгаа. Нөгөө гойчтойгоо нийлэхээр ботоксик орлох хэмжээний супер тас байгаа. Хөшөлтийн эсрэг тийм маш гоё. Ашиг бүр өмнөөс нь одоо чийгшүүлж өгдөг. Маш өндөр антиоксиданттай. За ер нь одоо нөгөө харшил тийм одоо нүүрэн дээр янз янзын элдв янзын харшил за шууд одоо гүн өвчлөөсийг басгах нь за манай гожи гэдэг тос маань болоо гожи гэдэг жимс чинь бас гоё юм билээ шүү дээ. Залуу насыг бэлэгдсэн ер нь дотроос бас тэр гожи жимстэй цай гэж манай дээр гарч ирэх юм билээ тийм. Ерөнхийдөө мэндийн бүтээгдэхүүн маань орж байгаа ирэх юм билээ. За тэр ирэх камераас авч хэрэглээрээ дотроос нь одоо залуу нас одоо гол сайхныг бэлтгэн гэх юм үү тийм цай байгаа. За тэрний тос нь байгаа. Тэгэхээр манай улаан тос гожи тос хоёр маань нийлэхээр ботоксик орлого хэмжээний гоё тос байна. За тэгээд ногоон тос байна тийм. Тэр ногоон тос 100 г-аар 200 г-аар савлагдсан ногоон тос байна.
Энэ ногоон тусмаа нь бол миний 2 дахь гэх юм уу? Өдөр тутамдаа маш бас хэрэгтэй тус байна. Би ч бас өмнө бас жоо нойрмор хөлждөг. Зарим үед хөлж чаддаг нойр хөлждөггүйс. Одоо би ногоон тус хэрэглэж байгаас хойш бүр нам унтдаг болсон шүү дээ. Энийг одоо ерөөсөө хана яаж тайвшруулж хөлждөг. Тийм массаж. Би одоо энэ толгооны хоёр талд энийг бол өвдсөн ч өвдөөгүй ч орон болгоод хүрхэл. Тэгээд ерөөсөө аюугаар тайвшруулаад нойр хөлгөл тэгээд унтцдаг. Манай ногоон тус ч маш гоё тийм мэдэх бах. Тэгээд хоолоо өгдөл хоолоодоо, толгоо өгдөл толгоондоо. За тэгээд үе мөч тийм үе мөч. Ер нь одоо би энэ тусыг хэрэглэхдээ давтамжтай хэрэглээрэй л гэж зөвлөдөө шүү дээ. Бити өвдөлтөнд ганцхан төвчээд орхиороо тийм. Яагаад тэгэхээр аливаа бидний чинь үүссэн өвдөж байгаа тэрний чинь шалтгаан бол маш тодорхой хэмжээний цаг хугацаатай л байгаа шүү дээ. Үүссэн байгаа. Тэгэхээр энийг тодорхой хэмжээний цаг хугацаатай хэрэглэнэ гэсэн. Байнгын давтамжтай тэгжээс л ямар нэг юм чи үр дүнгээ өгдөг. За тэгээд байнгын хэрэглэх юм бол одоо өргөсөл дарна өвчин намдаа гэх зэрэг маш гоё өдөр тутмын байнгын хэрэглээний тосмод байна. Эндээ би бас маш их хайртай. Тэр юм одоо ингээд хүүхд мөр таниад төрлөө. Ногоон саа минь жоохон хоолон доторч. Жоохон аваад хэлийнхаа дор уусгачих гэдэг байна. Зөв. За баярлалаа. Тэгээд одоо бас бид нар ярьсан маань. Тэгээд манай сарал лидер бас ингээд ер нь бол анх хэлээд яхад бол юу гэдэг штэ. Жигүүд ингээд нөгөө сурал мал хийхдээ жоохон аюуд манайхан ч гэсэн билээ шүү дээ. Миний нөө хэлдэг үг гэж нөгөө юу гэдэг самрын өмнө гарсан хүн юм лидер болдгоо. Тэгээ манай сарал лидер би зүгээр ингээд хараад тахтал одоо маш гоё задраад сонголтуудаа маш хүчтэй хийгээд хөдөө ордог гэсэн мэтэр бас сайн нэлээ явлаа шүү дээ. Тийм манай бусад багуудтайгаа лидерүүдтэй гэж явна надад ч бас явлаа. Тэгээ харж хахтал бол ингээд маш өөрөө ирч хүчтэй маш дайчин тэгээ бүтээгдэхүүн маш гоё зурсан. Өөрөө сонголтоо би хийгээд гараа гэдэг болоо. Тэгэхээр энэ одоо юу гэдэг ингээд манай одоо лайв хийж байгаа зөндөө олон хүмүүс байгаа. За магадгүй лидер цогцолж хүмүүс байгаа. Зарим бүхэл хэрнээ сургалт бас хийж чаддгүй ч бас зарим лидерлүүдийг шүү дээ. Тэгвэл юм яаж энэ өөрөө дайчилж яаж ингэж өөрөө бүр задлаж гэх юм уу тийм ингээд гоё нээж чадчихэв. Одоо ингээд одоо л даач ингээд сонголт. Яа, дунд орчих чинь. За яриа. За баярлалаа. Ямар ч байсан тэгээд хүн нөгөө ямар нэг юм сурын мэдээ хий гэж хүсэх юм бол бас нөгөө гарцсан байдаг тийм. Тэгэхээр яг одоо магадгүй өмнө олны өмнө гарч чаддгүй ч юм уу тийм. Одоо нөгөө ингээл бодсон цааснаа хийж чадахгүй байсан бол би хэлсэн шүү дээ тийм. Ерөөс одоо сүлжээний бизнес гэдэг бол зөв бизнесээ тийм зөв юм авч чадсан бол хувь хүн өөрөөсөө хөгждөг юм байна. Нөгөө талаагаар одоо хийж байгаа бизнесээ тийм өөрийн болгож авах хэрэгтэй. Өөрийн болгож авч чадах юм бол бас хүн чинь өөрөө ямаа мэдж байгаа хүн чинь бас нэг хүнд хариултаа өгч шүү дээ тийм. Мэдэхгүй бол өнөөдөр юу хэлэх вэ? Хүн юм асуу юугаач гэж мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бизнесээр зориод хийж байгаа хүмүүстээ бол би юу гэж хэлээ. Тодорхой хэмжээний бас суралцах хэрэгтэй байдаг шүү. Юмаа сайн суралцаж өөрийн болгож авах хэрэгтэй. За тэгээд нэг юм бэлгэж байгаа мартчихлаа. Юу бэлгэж байгаа мартчихлаа. Юу юм болоо? Сургалт. Тэгээд сургалт. Тэгээд би яг би бас нэг юм бэлгэжсэн. Энэ битгий эргэлзээрээ тийм манай энэ компани битгий эргэлзээрээ компани болоод маш мундаг байхтай компани байгаа. Бүтээтгүүн маань хүртэл бидний өдөр тутмын хэрэглээ байгаа. Ирса компани бүтээтгүүнийг хэрэглэхгүй юм аа гэхэд бид нэр өдөр тутамдаа гараал тийм одоо нөгөө савга, шампана, боко за тэгээд одоо хэрэглээнийхээ өөртөөхөө юмыг бид нар гараал сүлжээ супермаркет захаас тийм авдаг. Тэгэхэд тэндээс болоод биднэрт май гэдэг бэлэг ч юм уу урамшуулал хямдрал байдаггүй тийм бид нар хэн нэгэн хүний бизнесийг магадгүй одоо дэмжээд тийм яг бараа бүтээтгүүнийг бид нар хэрэглээнд авч л байна л да. Ирса компани бүтээтгүүн бол давуу тал нь юу гэхээр бидний тийм 100% хэрэглээ байна. Дээр эко хэрэглээ байна. Олон айл өрхийг одоо нэмэлт орлоготой болгож байгаа гэж бодохоор бас надад энэ бизнесийг хийж байхдаа маш гоё аз жаргалтай байдаг. Тэгэхээр шинэхэн одоо энэ бизнесийг хийж байгаа хүмүүстэй хэлэхэд бол битгий эргэлзэж хэмнэлзээрээ Монголд орж ирээд жиж болоод шинэхэн компани байна. Тэгэхээр та зоргиж хийж чадах юм бол аливаа ямар нэгэн ажиллаж байсан бизнес ч гэсэн гарцсан бол байдаг шүү гэж бас хэлмээр байна.
Зөв. Манай сарал эдрийн хэлж байгаа санаа бол маш зүг байна. Яг бол бид нар нэгдүгээр эрүүл ажил төрөх боломжтой байх нь. Хоёрдугаар нь өөр хөрөнгө оруулалт хийж тийм компаниудаар. Бид нар хин нэгний бизнесийг одоо дэмжиж байгаа. Тэр нь эргээд бас эрүүл мэндийн ямар ч хөрөнгө нөлөөтэй хэлээ тийм. Гэтэл бид нар өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд өөрсдөө эрүүл ажил төрөх дээрс нэмэлт орлоготой болох боломжийг дэмжих компани олгож байна. За энэ бол гайхалтай. Тэгээ энэ талаас нь манай саран туйл эдэр маань хэллээ. За тэгээд манайханд асуулт байхгүй бол бид тэр ингээд ингэсийг лайв өндөрлөлийн подкаста тийм. За ер нь тэгээд сарал эдэр маань одоо нууц сарын орлого байна. Хэдэн төгрөг болж байна. За онгоор илэрхийлвэл тэгээд ер нь бол манай сарал эдэр ч одоо хөрдөө орлогоор ажиллаж нэлээд туршлагач шиг болно шүү дээ. Одоо л яваад байна тийм. Маш нөгөө маш одоо ч дайч ажлын манай сарал эдэр маань багийн мундаг лидерүүд мундаг байна. Үнээр бахарч байгаа. Сарал эдрээс бахархаас гадна тэр лидерүүдээр бахарч байгаа тийм. Мундаг байна. Тэгээд хөтөө хөтөлсөн мэлийн хөрөнгө багтаа орчлоо. Тэгэхээр энэ одоо лайв үзчихээ танай багийн мас үзэх байх. Тэгэхээр тэднэртэй хандаа юу гэж хэлмээр байна. Дээрс нь одоо маа дөнгөж шийдвэр гаргах гал ингээд энэ лайв үзэж байгаа юмсаа баг. Тэгвэл одоо тантай хамтарч ажиллахад үл энэ юу гэж бодож байна? Та юу гэж хэлмээр вэ? За хамтарч ажиллаж байгаа болон одоо хамтарч ажиллаж байгаа бас нөгөө багийнхандаа ч гэсэн спонсоруудтай ч гэсэн би одоо маш их баярлалаа гэж хэлье. Тэгэхээр бид нар чинь ганц хүний бизнес биш тийм. Бид нар чинь багийн бизнес. Одоо тухайн хүн амжилттай явна гэдэг чинь тухайн баг амжилттай ажилласных байдаг. Тэгэхээр би спонсоруудтай бас маш мундаг бас гайхалтай хүмүүстэй хамтарч ажиллахдаа бас баш баярлалаа тийм. Би эхлэхдээ хэлсэндээ манай батлын дэвс бүлэг тэргүүн Батэр гэдэг залуу тийм. Одоо хоёрдугаар багтуулаад тийм. Яг тэр битэр цог орж байгаа тийм. Би тэргүүн одоо энэ залуугийн нэгэн байдаг гэж хэлсэн. Баг хамаагүй байдаг. Ийм туршлагатай мундаг одоо дайчин хүмүүстэй би хамтарч ажилладаг. За мөн миний багийн хүмүүсээс маш дайчин бас энэ тууштай юм багийнхан маань ийм хүмүүс байдаг. Бид нартай бас маш их баярлалаа. Та нартай амжилттай дээд хүсье нэгдүгээр. За хоёрдугаар тэгвэл энэ бизнес хийх гэж байгаа одоо хамтарч байгаа шинхэн орж ирж байгаа хүмүүстэй бол Нэрса компанийнхаа боломжийг бас атгаж аваарай. Хүн ч одоо нөгөө боломж гэдэг юм бол тэр боломжийг атгаж авахгүй нь одоо таних том. Тийм учраас энэ Нэрса өөрийн гэсэн мөрөөдөлтөө өөрийн гэсэн зорилготой байдаг. Тэр зорилгоо, тэр мөрөөдлөө энэ бас Нэрса компани өөрийнхөө өдөр тутмын зардлаар орлого болгож мөрөөдлөө биелүүлэх боломж бас энд байгааг бас та бүхэн олж хараасай. Сүлжээний бизнес гэдгээр ихтэй өрөөгөөр ямар боломж одоо харагдаж чинь тэрийг бас хатгаж аваад байна. Шинэ орж ирж байгаа болон хамтрагчдаа бас хэлхийг хүсэж байна. За тэгээд маш гайхалтай одоо тий хариулт өгсөн саран туяа чөлөө лидертэй талархлаа. Тэгээд маш одоо эрхэм лидертэй тохоо директор болоорой гэж энэ 2023 онд бол өөрөө директор болчихсон багасаа директорыг бэлтгэж гэж байгаа гарах бахаараа хөдөө орлогын одоо багийн лидерүүд нь бас хамгийн сайн сайхан гэсэн яг Сакийн орлогыг хүсье. Тэгээ манай лайв үзэж байгаа шинэхэн одоо тийм Сакийг сонсож байгаа хүмүүс манай сард байж ихтэй холбогдоорой. Мундаг дайчин медиа даасан чиглэл лидер байгаа. Үнэхээр сэтгэл гэж одоо спонсор байх хэрэгтэй бол тийм манай сарад ихтэй авахгүй байдаг шүү. Тэгэхээр үнэхээр одоо тийм спонсор бүлэгч өөрөө хөл даруу хэлсэн ярьсандаа байдаг тийм бас ямар ч үед одоо ингэ чиглүүлдэг, зөөлдөг, тусалдаг байх нь шин чанар. Энэ спонсор хүн одоо энэ багаар ирэх тохиолдолд яаж спонсор чухал байдаг шүү. Тэгэд хүмүүс ингээд нөгөө сэтгэлийн хөөрлөөр ингээд орчоо дараа нь ингээд ингэдэг тиймдэг асуудал байна. Гэтэ анаасаа хүмүүс бол ер нь агаа сайн судлаж, спонсороо сандлаж спонсордоо итгэх гэдэг бас том асуудал байдаг тийм. Тэгээд дээрс компанида итгэх. Тэгээ энэ сайхан бүтээгдэхүүнээ хэрэглээд үр дүнгээ үзэх гэдэг энэ бол маш чухал байдаг. Тэгээ манай сарал эдрийн түүний яриас гэдэг үний зүйлийг дүгнэлт бол суралцах их чухал гэж дахин хэллээ л дээ. Яагаад юу суралцах вэ гэж манай лайв ч юмс гарч байгаа. Өдөр болгон одоо манай Эрсакийн палатын лидерүүд одоо сургалтууд бол 14 цаг болж байна. Энэ янз янзын одоо лидерүүд сургалт хийж байна тийм ээ. Одоо хөрөл лидер, мөнгө лидер, тийм үү директор хийж байгаа. Тэгэхээр энэ сургалтууд одоо таамаагүй 3-4 сургаад байгаа. Цахимаар болж байгаа сургалтууд суугаад байгаа. Тэгэхээр энэ бизнесийг хамгийн гол нь таны хандлага чухал юм. Хандлага. Хоёрдугаар нь таны бодол их чухал юм. Тэгээ гуравт нь таны үг үйлдэл их чухал юм. Өдөр болгон одоо чи сайн сайхан зүйлийг нөгөө үйлдэл хийж ямар таа нөгөө үйлдэл хийх нь оройд нь юу нэг юм үг гэдэг тийм тэгэхээр энэ
Үнэхээр та бол амжилтанд хүрэх гэж бол одоо өдөр тутамдаа хийж байгаа үйлдэл хэрэгтэй, бодол хийж чухал, тэгээ хандлах чухал гэдэг юм бизнес. Энийг сайн одоо анхаарал өөрөө ингээд спонсортой уялдаа хамтраад ирсэн дээр сахтууд боломжтой байхгүй хэлээ. За ам алж байгаа. Тэгээ бас нэг юм байдаг шүү дээ. Хүмүүс нэг бүтээтгүүнээ авчаад байдаг шүү дээ. За нөгөө нэг баг яаж болно тийм. Хүн яаж болно гэдэг дээр нэг юм санацтай. Юу гэхээр одоо ингэж шүү дээ. Хүн яаж болох вэ? Энэ хүн ямаа яаж босцод таниад одоо бүгд бид нар чинь гэдэг нэг дэлгүүрээс юм худалдаж авчаал тэр дэлгүүр тийм байлаа шүү, ийм байлаа шүү гэж яриад суудаг шүү дээ. Өнгөө сурталчилгаа гэдэг. Өнгөө сурталчилгаа тийм тийм гоё цамц байлаа шинэ байсан гоё юм байлаа. Загвар тийм байлаа тэр дээр очоороо гэдэг. Ердөө тэр ахгүй юу? Бидний ч одоо нэг өдөр тутмын хэрэглээг яриад байгаа миний тийм. Ерөөсөө манай компанид ч өдөр тутмын хэрэглээ юм байна шүү дээ. Нөгөө л нэг савн, шампунь, логмон тийм. За тэгээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн маань арай орж ирээгүй бид нар одоо хүлээгээд л байж байна. Магадгүй энэ сар дараа сараас ч орж ирэх байх. Тэгэхээр өнөөдөр хүүхнүүд минь нөгөө ам уралдаа тийм байна, энэ тийм байна, тийм бараа байна гэдэгтэй чи ялгаагүй тийм. Энэ компани бараг ерөөсөө тийм өөрсдөө авч хэрэглэсэн л болол тэрийг л амаараа дамжуулаад ерөөсөө сурталчлах тийм л юм байгаа ерөөсөө. Яг зөв. За яаж зарж хүүх болов шаардлага байхгүй. Тэгэхээр тийм бид нар өдөр тутмын хэрэглээ л бараа бүтээтгүүн манай байдаг шүү. За тэгээд хамтарч одоо ажиллахыг хүссэн хүн болгондоо бол энэ бизнес хийх нь чиглүүлж өгөн тийм. Бид нар ч баг хамаатаар ажиллаж байгаа. Ерөөсөө би одоо гаргалгаа гэж байдаг би хэлсэн тийм. Ерөөсөө бид нар хамтдаа хөтөө орон нутгийнханд бол бас нэг улаан бахад байр шиг нэг уртандаа амарч мэдээлэл авч чадахгүй байсан ч гэсэн өдөр тутам бидний нэг орооны 20 цагаас болдог. Тэр сургалтуудаа бас зарим сууж байгаа. Завгийн үед одоо яг тийм зав гарсан үедээ 20 цагаас сургалтууд тэндээс одоо компанийнхаа бүтээгдэхүүний яаж хийж байгаа хүмүүсийн үр дүнээ 20 цагаас сургалтууд маш гой сургалт байдаг. Өдөр болго явуулдаг. Мэдээлэл бас бидэхгүй байна. Яг үеийн хүн гэсэн гэх юм бол байхгүй л та нар маань 20 цагаас бас хамагдж байгаа гэж бас хэлмээр байна тийм. За тэгэхээр одоо энэ дээр бол манай сарал лидер маань маш гоё сайхан хэллээ. Ер нь хүмүүс бол хийвэл ямар ч одоо тийм гаргалгаа маань байдаг. Хүний сэтгэлэл мэднэ. Хичээл зүтгэл хоёрлж идэх бах тийм. Ер нь бол ийм байх бах. Тэгээд одоо манайхаа одоо бас коммент бас гоё коммент хийчихээ. Энэ дээр болохоор харагдахгүй байсан чинь. За манай Батулга гэдэг лидер маань мундаг лидертэй амжилт хүсье гэсэн. За Бацаа лидер Сарал Туяа лидертэй Эрсагийн ажилд нь маш том амжилтыг хүсье. Баг хамт олондоо талархлаа гэх. За манай тэр биш спонсорч миний спонсор Сарал лидер маань яг зөв замаараа бизнесээ хийж байгаа санагдсан. Ажлынхаа хажуугаар бизнес бүтээгдэхүүнтэй гэж танилцаж сургалтанд сууж өөрийгөө бэлдэж байгаад итгэл үнэмшил мэдлэгтэй болонгуудаа ажлаа орхиод бизнесээ дагнан хийнгүүтээ маш амжилттай ажиллаж эхэлсэ гэж спонсорууд бүрний өгүүлж байгаа шиг байна. За Сараа маань их чансаатай лидер болох нь харагдаад байгаа шүү нэ. Тэр спонсорч нэг жүжиж байгаа шиг байна. Тэр спонсортой. За тэгээд ингээд мундаг лидерүүд юм биччихээ. За зарим нь одоо тэгээд 10 сэтгэл байх надад одоо харагдаж байгаа нь ердөө 3 4 сэтгэл байна. За худалцыг нь дуушиж чадахгүй юм манайхаа ямар лидерүүдтэй. За тэгээ ямар ч гэсэн лидерүүдтэй маш их баярлалаа. Уран зориг хайрч байна. Манай Сараа лидер хүн байх шинжүүдээр бүрэн бүрцэн би хараад байна. Маш гоё юм альваа нухацтай ханддаг тийм гарсан шийдвэртэй өмнөж байдаг, тууштай, цуцалтгүй, ирж хүчтэй идэг шүү дээ манай лидер чинь. Тийм учраас самтай лидертэй одоо амжилт хүсье. За тэг маш гоё коммент авсан дараа нь ингээд лайв дуусаад та үзээрэй. Тэгээ уншиж өгч чадахгүй юм шиг байна. Нөгөө хүүгээтэй. За тэгээд энэ лайв маань үзсэн ирхэм одоо лидерүүдтэй маш их баярлалаа. Эрсаг лайв подкаст гэдэг ингээд хийж байгаа. Энэ одоо бас дугаар маань бол 7 хоногт ямар ч дөрөж нэг хий гэж бодоод байгаа. За би ямар ч өнөөдрийн байдлаар бол хагас өдөр хийхээр зориод хийлээ. Тэгээ маш олон лидерүүд байгаа. Энд бол хувь хүмүүсийн одоо тийм түрхэд туршлага, яхаа компанид сухуулсан шалтгаан нь тийм тэгээ багаар ажиллах талаас нь баг задлах талаас нь илүү мэдээлэл өгөх зорж байгаа. Энэ бол нэг амжилтын контент бол биш. Тийм учраас зүгээр энгийн сайхан ярилцлага, нүүр тулсан ярилцлага байлаа. Тэгээд энэ хүү одоо тийм Эрсаг лайв подкастыг мань хүлээж авч утсан их хүмүүс лидерүүд гişүүд утахгүй гişүү болох гэж сонирхож байгаа. Тэр сонирхож байгаа бүхэл тэр
гишүүд лидер дуудахгүй нэр цагт орж хамтран ажиллаарай. Манай сардгүй лидертэй хамтарч ажиллаад нэр цагт өгөрэй гэж хүсье. За тэгээд амралтынхаа өдрийг аятахтай сайхан өнгөрүүлээрэй. Санаад хэлэх байна. За бид хоёрын подкастыг бас төвчээртэй сууж үзсэн та бүхэндээ баярлалаа. За баг хамаандараа одоо энэ бизнест одоо та бүхэндээ сурж байна тийм хамтарч ажиллахад бэлэн байна. Өдөө орох гэсэн тийм. Өдөө орох гэдгийг ханаас ч байсан бас бизнесийг хийх боломжтой. Бид нэр тэр өдөө орох гэдгийг хаанч байсан очих боломжтой гэдгийг хэлье. Тэгээд хамтарч ажиллах бэлэн байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа. За баярлалаа лидертэй. Тэгээд Виторийн лайв чинь зогсолгүй ямар ч 10-аас дээш үзээд байх шүү дээ. Тэгээд хамтдаа маш их баярлалаа. За дараа нь нөхөж үзэхэд мянган сахичуудтай амжилт хийгчээ. За тэгээд бүгдээ аз жаргал сайн сайхан нөхсөн. Ямар ч өдөр аялахтай өнгөрөөрэй. Хамтарч ажиллаарай. Баярлалаа.